Үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бид Монгол кино буландаа 1985 оны Би чам тайртай киног яагаад үзэх хэрэгтэй вэ гэх асуултанд хариулах болно. Чи наад өгөө тэр дэлгэртэй л хэл. Чамайг шүүдэр шиг дагаад байдсан багчлаа. Би бол өөр хүн шүү. Өөр хүн. Гэх үгс энэхүү киног үзээгүй хүмүүст ч дотн санагдаж мэднэ. Киноны найруулагч Бэгддийн Балжин Яман, Мантухай Сэцэн хатан, Ацаг шүдний зөрөө гэх мэт олон гайхалтай бүтээлүүдийг найруулсан бөгөөд түүний ур чадварыг энэхүү киноноос маш сайн харж болно. Дуу, зураглал, камерыг үнцэг гээд Би чам тайртай киноны бүх зүйлс өгүүлж байгаа үйл явдалтайгаа адил хурдаар явна. Залуу насны хайр дурлал, хөгшин залуу хүмүүсийн үйл ойлголцол, хүмүүжлийн ялгаа, сургуулаа төгсөө том хүний ертөнцөд хөл тавьж буй хүүхдүүдийн айдас гэх мэт хүн болгоны амьдралдаа туулж гардаг мэдрэмж асуудлуудыг гаргаснараа Би чам тайртай кинон классик болж чадсан билээ. Энэхүү кинонд сайн тал, муу тал гэж шууд хэлчихээр дүр байхгүй. Гэр бүлийн хүмүүжил, үнэт зүйл, ирээдүйн зорилго нь өөр салуу хүмүүс нийлж амьдралын эртрээд нухчаа үүссэн талаар л гарна. Хоёр хэмжээс дөрвж шиг анх санагдах үрлээ дэлгэр баяр нь бүгд л өөрийн эцэг эхийн үргэлжлэл, гэр бүлийнхаа үнэт зүйлийг даган хүмүүжсэн хүн хүмүүс тул тэдний дунд болж өнгөрөх асуудлууд ч бас амьдралтай ойрхон санагданаа. Наадхи чинь зүгээр авсан биш шүү. Хөөчи. Энэ мөн Өчигд төрөглөөч. Димийн юм авч өгч байж хүүхэд алах гэж байна. Миний хүн яаж байна? Завсаар юм. Сүл гарам зүгээр. нэр юм. Ийм дураараа зоожиг байх гэж. Сталик хайрыг. Энэхүү кинон залуу хүмүүст өсөж хөгжих явцдаа тулгардаг асуудлуудыг багын найзуудаас үнэт зүйлийн ялгаанаас болж холдох гэх мэт хүн бүрийн туулж гардаг зүйлсийг камерын үнцэг, аудио дуу эсвэл гэрэлтүүлгийн очоор сайн гаргана. Та бүхэн багтаа адил сонирхолтой байсан найз нөхдөөсөө том болох тусам өөр байснаа ухаарч холдож байсан л үсттэй. Хүүхдүүд бүгдээрээ сургуульдаа ямар нэг дурсгалтай юм үлдээх юмсан. Би нодлон зун Баян хонгор аймагт явж байхдаа дуудхад гэдэг газараас сонин чулуу авчирсан. Түүгээрээ хөгжим хийж сургуультай үлдээнэ. Ямар чулуу вэ? Хүндий юм уу? Харахад ердийн нэг чулуу юм шиг мөртлөө тогшгоор сонин дуу гардгийг. Хүүхдүүд лав их сонирхон да. Билээхээ хөгжим багт хар чулуугаар яваа хийх юм бэ. Тэгснээс цөмөрөө мөнгө нийлүүлээд ямар нэг үнэтэй билег авч игүүл дээр үсттэй. Аав намайг гарахад 1000 төгрөг миний нэр дээр хадгалуулсан юм гинлээ. Тэрнээсээ ч өгсөн болно шүү. Өнгөцхөн харвал Би чам тайртай кино өсвөр насны төлөвлөөгүй жирэмсэл гэх асуултыг хөндөж байгаа боловч энэхүү кинон хүмүүсийн бидний хандлага, гэр бүлийн хүмүүжил, бидний төлөвшөлт, ирээдүйн амьдралд тэр их нөлөөллөгийг гаргаж байгаа билээ. Зураглал сценыг хэрхэн сайн гаргасныг энэхүү хэсгээс харж болно. За шинэ жилийн баярын бууцны амт үз. Уучлаарай. Би харин давсил матчих. Зүгээр. Сайхан баярлцгаагаараа. Уучлаарай. Ууч. Баярлалаа, сайхан баярлалаа. Наадах чи юу юм? Тагамдал бууцгч. Зааш. Юу ч нялуу юм. Баярагийн гэр бүл хэдий социалист нийгмийн нэг хэсэг ч гэсэн хувийн хөрөнгөтэй байхыг чухалчилдаг гэг гэрийнх нь байдлаас харж болно. Жирийн айл болгонд байхааргүй хамбан улаан хөшиг ирээдүйд үн хүргэх гэж хүлээж буй бурхны баримл, телевиз рүү харуулсан ганц хүний л суух зайтай буйдан, пянц тоглуулагч ба хөршүүдтэйгээ харилцан холбоо тогтоохыг чухалчилдгүйгээс нь харж болно. Ингээд хувийн хөрөнгө чухалчилдаг Баярагийн гэр бүл мэдээж хүүгээ боловсрол мэдлэгтэй жирийн нэг масын нэг хэсэг байлгахыг хүсэхгүй. Киноны хайрын гурвалжингийн дунд байрлах охин бол Үрлээ билээ. Үрлээ бол айлын том, доороо хоёр дүүтэй, ээж аавынх нь харилцаа сайн, гэр бүлийн динамик нь төгс бүрдсэн, сайн сурдаг жирийн л нэг айлын охин. Үүнийг нь батлах хэсэг бол аав нь жил болгоо өвлийн үгэн болж хүүхдүүдийнхээ бага насыг аль болох ээжшид баяр хөөрөөр дүүрэн байлгах оролдлого юм аа. Байцгаана уу? Сайн байна уу? Олон газрын тэртээс онцов та нарыг зорж өвгөн аав чинь нэрлээ. Өнгөт хэрлэн асаацгаа. За минь хөө.
Том охины нэр хэн бэлээ? Хэд дүгээр ангив? Үргэлээ энэ жил 10 дугаар ингээд төгснө. За маа миний хөө. Баярлалаа. Дунд охины нэр Бурмаа гэдэг баха. Тийм ээ, бурмаа. Нэмээ та надад нь бас урьдчны ярьсан үгээ өмнө үү? Мо за маа миний хөө. Та яагаад их чи нарыг мартчихсан байгаа юм бэ? Аав нь өвгөн аав нь насан дээр болжээ. Аав нь гинэ. Үрлээгийн хувьд сайхан гэр бүлтэй болж ирэл нэг тайван амьдралаар амьдрах нь чухал. Үүнийг үрлээ өөрөө ч хэлдэг. Миний хувьд бол жинхэнэ хайр сэтгэлээ өгсөн үнтэйгээ сайхан амьдраад л хаа чамаагүй ажил хийхэд юм бүтээж болно гэж боддог. Үрлээ чи юу нэ? Үрэл маань алин болчоо. Гэвч баяраа үрлээгийн хүмүүжил зорилго өөр тул үрлээ өөрийн хүссэн амьдрал гэр бүлийг бий болгож чаддаггүй. Харин энэхүү киноны зангилаа эсвэл бүр хохирогч залуу бол дэлгэр үлээ. Хэдий би дэлгэрийн гэрийг сайн хардаггүй ч хамт олонныхоо итгэлийг даасан ангийн багш нь сайн дутартай хүн хэмээн тодорхойлдог. Дэлгэрийн аав нь би муутай тул амьдралын хатууг багасаа үтсэн. Тийм ч учраас хамгийн сериозны буюу бүх зүйлийг чухалчлан авч үздэг дүрлээ. Магадгүй тийм ч болохоор үрлээгийн бодлого хэлсэн би чам тайртай гэх үгсийг ийхүү хүн дээр хүлээж авсан байхаа. Дэлгэрийн аав нь дэлгэрт эдийн баялгаас илүү цүн чанартай байхыг заасан тул хэлмэгдэж сургуулаасаа хөөгддөг ч юу ч хийдэггүй. Ингэж харах юм бол хөрөнгөтөн дундаж ядуу давхархын төлөөлөл болсон дөрүүдийн харилцааг энэхүү кино харуулна. Баярагийн хэлдэг би өөр хүн шүү гэдэг нь ч бас үнэн. Зарим хүмүүс үрлийг дэлгэртээ суусан бол жаргах байсан гэж хэлдэг ч тэр нь киноны гол санаанаас холдох билээ. Нас үеинд хүрчвэ хоёр хүү байж. Хоёр өөр орчинд өс. Хоёр өөр санаа зоригтой. Гэтэл хоёулаа нэг охин сайн болж. Нөгөө охин хэн нэгэнд нь илүү сэтгэл татагдаад янз бүрийн юм болсон юм дгүй та. Би чам таартай гэх энэхүү кино бусад алтан үеийн Монгол киног бодвол хамаагүй сайн нэгтэршилтэй хадгалагдаж үлдсэн бөгөөд ихэнх Монгол кино шиг YouTube дээр өнгөө байгаа. Таны үнэт зүйл болон сонгосон хүрээлэл яг таны сонголт мөн үү эсвэл эцэг гэхээс уламжлагдаж ирсэн идеологууд мөн үү гэх асуултанд хариулахад энэхүү кинод усуулж мэднэ. Алхмыг дагаж буй та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.